За сайн бацхан уу та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргье. За өнөр жаргал миний бие өнөөдөр та бүхэнд зориулж Queen 7-той цуврал сетийн гоо сайхны цуврал сетийн 1 номерт нь орж ирдэг арьс арчилгааны одоо хөөсний талаарх хичээлийг та бүхэнд хүргэхэд бэлэн болоод байна. За арьс арчилгаа энэ гоё арьстай байх хамгийн чухал суурь нь энэ арьсны цэвэрлэгээ гэдэг зүйл байдаг гинэ. За тийм учраас бид нар маш сайн цэвэрлэгээ хийгээд амарч чадчих юм бол те одоо мейкапны бохирдол байна. Дээр нь одоо гаднах орчны бичил тоосноос орж ирсэн бохирдол байна. За мөн бидний арьсаас ингээд ялгарч байдаг нөгөө тоос те арьсны нүхээр ялгарч байдаг тоос гэдэг энэ бүх бохирдлыг бид нарын цаг тухай бүрд нь авч хайж явах хэрэгтэй байдаг байна л да. Тэгж чадах юм бол бид нэр маш гоё эрүүл арьсыг бас бий болох боломжтой гэж үздэг. Тэгээд арьс арчилгааны суурь нь одоо өөрөө цэвэрлэгээ юм гэж хэлэхэд баг буруудах зүйл байхгүй тий. За мэдээж дотроосоо эрүүл байх гэдэг бол маш чухал. Түүний ар дээр одоо энэ арьс цэвэрлэгээ гэдэг зүйл асар одоо чухал хэд байх нь байна. За тэгээд Жема Корея компанид маань борлуулагддаг, Жема Монголд борлуулагддаг одоо арьс арчилгааны цэвэрлэгээний нунтгууд, паудерууд эдгээр үнэхээр гоё л доо, маш гоё эко байж чаддаг. За. Тэгээд тэрний одоо нэг хэсэг болсон шинэ Queen цувралд орж ирж одоо танилцуулагдаж байгаа маш гоё одоо арьс арчилгааны бүтээтгүн, арьс цэвэрлэгээний бүтээтгүн бол манай энэ Bubble Pore Cleanser гэж бол миний хувьд бол 100% ам бардам те нүур бардам бас та бүхэнд хэлэх байна. Тэгээд борлуулах нь 38 мянган воноор борлуулагдаж байгаа. За Жемад 3 янзын үн байдаг гэдгийг бол манайхан мэдж байгаа бах. За тэгээд энэ 145 граммаар 145 граммаар бол савлагдсан дэжгүй ариван за эд байгаа. 38 мянган вон. За 3 янз үнэтэйг мэдж байгаа тийм. За ингээд бид нэр ийм савлгаатай. Одоо энэ 7-тай сурал маань ингээ өөр өөр өнгөтэй байгаа шүү дээ. За энэ маань ийм нэг тэнгэрийн өнгөч юм уу? Нэг бүх сар гэх юм уу нэг ийм өнгөтэйгээр орж ирсэн байгаа. За тэгээд all-in-one гэдэг одоо бүх бохирдлыг одоо цэвэрлэж чаднаа. Тэ одоо мейкапны бүх бохирдлыг одоо цэвэрлэх боломжтой deep cleanser буюу гүн цэвэрлэгч юм гэж үзэж байна. За мөн одоо арьсанд одоо эмзэг арьстай хүмүүс байх юм бол хамаагүй юм хэрэглэж чаддаггүй шүү дээ. Тэгвэл арьсанд одоо хэрэглэсэн тохиолдолд арьсыг одоо хуурайшуулдаггүй. За нэмзэг арьстай байсан тохиолдолд ингээ уулайгаад янз янзын одоо харшил үсгээд байдаг хүмүүс байдаг. За бас тийм асуудал үүсэхгүй одоо гэж одоо тэмдэглэгдсэн байна. За бичсэн байна. За дээр нь маш сайн арьсанд чихийг өгөөд дээр нь арьсыг ийм тайвшруулж өгөх үйлчилгээтэй клинсэн буюу цэвэрлэгч одоо хөөс байгаа. За тэгээд гарч ирэхдээ энэ маань өөр юм гэл хэлбэртэйгээр гарч ирдэг. Гарахаа ингээд цавнаш шахахаар гэл ингээд дардаг, ингээд шахдаг савлгаатай байгаа. Өмнө нь манайх юм powder байсан шүү дээ. Одоо бол юм шахдаг. За тарцунга бас амар нунтаг зүйл гараад ус хийжээс заавал яадаг үл энийг шахаал ингээд угаахад бас амар санагдаад байгаа. Тэгээд гэл хэлбэртэй хэрнээ агаарч эсэлтгэхээр дээр нь арьсан ингээ хүрхээрээ нөгөө гэл нь ингээ хөөсөн маш нарийн бүтцтэй жижигхэн бичил одоо хөөс болж хуурдаг. Тэгээд энэ жижиг одоо нано хөөс нь бидний арьсны гүнд те дип буюу арьсны гүнд нь очиж цэвэрлэгээ хийж чаднаа гэж үзэж байгаа. За тэгээд мөн арьсыг одоо эмзэгшүүлэхгүй, хуурайшуулахгүй, арьсанд харшил үүсэхгүй гэдгээрээ бас патент аваад тестнэр орж ирээд баталгаажсан байна. За тэгээд нано рипозом гэдэг. За гоо сайхны одоо ингээд нэм
хөгжиж ирсэн хувирал байна л да. Тэгээд рифозом гэж нано рифозом одоо аргыг бас энэ одоо цэвэрлэгч маань бол ашигласан байна. За тийм учраас маш сайн одоо цэвэрлэгээ те гүнд нь орж ирээд маш сайн цэвэрлж чаддаг технологи энд байна гэж ойлгох хэрэгтэй байх нь. За тэгээд зөвхөн одоо queen set-нд ийм 7 6 маш чухал зүйлс бол орсон байгаа. Тэгээ орц найрлага. Энэ 7 цувралд олууланд нь нэг 6 зүйл орсон байгаа. За тэрний тухай ч гэсэндээ та бүхэнд удахгүй танилцуулнаа. За тэгээд ургамлын гаралтай тос. За тэгээд арсыг тайвшруулах зорилттой tea tree essential oil гэж яригддаг тий. За тэр тос бас орсон байх нэ. За тэгээд энэний гел хэлбэртэй анх одоо ингээд гарахтаа ийм тунгалаг гел хэлбэртэйгээр гарна. Тэгээд ингээд агаарт эсэлдээд арсанд ингээд түрхсэн дараагаар ингээд хөөс урдаг. Хөөстэй ийм хөөс болж хуурдаг байгаа. Тэгээд тэр нь их гоё тааламжтай, маш гоё зөөлхөн мэдрэмжтэй байдаг. За тэгээд үүнд маань одоо мейкапны дээр нь те нарийн тоосонцрын дээр нь арсыг маш сайн гуйжуулж өгөн. За арсны нүхэн дэх одоо бохирдлыг бам төгс те одоо цэвэрлэж чаднаа гэж үзэж байна. За энэ цэвэрлэгээ хийгээ бас энд үзүүлж байгааз. За энэ арсан түрхэхэд яг ингээд ийм хөөсөрж байгаа. Ийм гэл хэлбэртэй түрхлээ, хөөсөрлөө, арчлаа. Гой цэвэрхэн болж байгаа. За тэгээд энэ саяны бичлэгийг бас хараад авчихад бас илүүдэхгүй. Тэгээд энэ ургамлын гаралтай тос орж өгсөн байгаа. За маш өндөр одоо чигийг одоо арсанд хадгалж өгч чадaltaй нанорифосом одоо гэдэг тий одоо технологи бол энэ ах нь байна л да. За энэ технологиг бол ашигласан байгаа. За тэгээд одоо энэ 7 цувралд олууланд нь орсон нэг 6 зүйл тий энэ бол орц найрлаганд бидний заавал зэжлэх ёстой 6 зүйл байгаа байхгүй юу? Нэгдүгээрт нь сувдны одоо шүүсийг ашигласан. За сувд бол өөрөө арсыг маш сайн одоо чигээр хангаж өгдөг, маш сайн тэжээл өгдөг, арсыг чангалдаг байх нь. За дараа нь Butysprom гэдэг ийм эмийн ургамал байгаа хгүй. За энэ эмийн ургамлыг бас агуулж өгснөөрөө одоо харшил үүсгдэггүй, тайвшруулж өгдөг одоо шидтэй байгаа. За тэгээд Green Tea Biome орсон. За 5 төрлийн үр тариа орсон байгаа. За 5 төрлийн үр тарианда бүр эсгсэн 5 төрлийн үр тариа орсон. Тэр дээр саяны сувдны шүүстэй бас бидний нэмж хэлэх ёстой зүйл нь юу вэ гэхээр сувдны шүүсийг бүр ийм нано тест одоо яонжуулж бүр жижигхэн буталж гаргаж жижиг одоо шингэх чадвартай болгож авсан сувдны шүүсийг ашигласнаар онцлогтой байгаа юм. Тэгэхээр нано гэдгийг нь бас бид нар заавал дурсах ёстой. За Green Tea Biome за дурдсан. Энэ 5 төрлийн үр тариан дээр болохоор эсгсэн буурцаг, эсгсэн цагаан будаа, эсгсэн арвэ, за тэгээ эсгсэн төмс, за эсгсэн хүн орхоод эдрийг ашигласан байгаа байхгүй юу. За тэгээд энэ нь өөрөө арсыг маш сайн чигшүүлж өгдөг, арсыг маш сайн цайруулж өгдөг, дээр нь маш өндөр тэжээлээр хангаж өгөх одоо зорилттой байх нь. Тэгээ Sika Biome. За Sika Biome ч гэсэндээ эмийн ургамлын тий одоо төрөлд ордог сүүлийн үед бол гоо цааны салбарт маш хүчтэй орж ирж байгаа ургамал байгаа. За энэ маань өөрөө одоо гэмтсэн тий асуудалтай арсыг маш хурдан тайвшруулж өгөх үйлчилгээтэй мөн арсны ханыг одоо маш хурдан одоо нөхөж босгож өгдөг чадaltaй ургамал байдаг бахан. За тэгээд Mini Protein 50 XCF018 гэдэг. За энэ бол нөгөө өвчлөлийн эсрэг үрчлэгийг маш сайн тэмнэлэх зорилттой одоо Шведийн Женевийн их сургуулийн профессорын баг гаргаж авсан одоо гайхамшигтай бас нэгэн технологи байгаа. Тэр энэ одоо 6 зүйл зургуулаа одоо энэ bubble то cleanser дотор маань бол орсон байгаа. За тэгээд бид нэр одоо хэрэглэхдээ бол бид нөгөө арсаа угаахта
мейкаптай өдөржингөө яваад ирсэн тохиолдолд орой бид нэг удаа тэ мейкапыгаа эхэлж авчаад дараа нь ахиа арсныхаа гүн гэх ингээд бохирдлыг авч 2 удаа ямарч байсан хөөсрүүлж нүр авах одоо шаардлагатай байдаг байх нь. За тэгээд өглөөндөө бол бид нар нүрээ маш сайн цэвэрлсэн байдаг юм чинь те. Нэг удаа л сайхан хөөсрүүлж байгаа 20 секунд орчим ингээд сайхан угаачих хэрэгтэй байдгийм байна. За энэ дээр бас ингэж зөвлөж байгаа. За тэгээд болж өгвөл бүлээн усаар нүрээ угаа гэж зөвлөдөг те. За бүлээн усаар угаах нь өөрөө арсыг одоо хүмүүс нөгөө арс үрчлээд нэгээд хүйтэн усаар угаана гэсэн чинь энэ бас буруу байдаг гэнэ л дээ. Нэг юм сурталчилгаа байд юм байна лээ. Дан хүйтэн усаар угаадаг байсан хүн, бүлээн усаар угаадаг байсан хүн хоёрыг ингээ харьцуулаад 10 жилийн хугацаанд ингээ арс нь ямар байгааг судалгаа хийж гаргаж ирсэн байгаа байхгүй. Тэгээд тэгсэн хүйтэн усаар угаадаг хүний одоо нүүр нь илүү өвчлөөтэй байсан. Тэгэхээр энэ нөгөө нүрийг бүлээн усаар угаа болж өгвөл те бидний биений одоо гараз 36.5 байгаа. Энэ биений гаразтай дөхөх тийм одоо зүйлийг ер нь бид нэр биедээ чирлээ дотроосоо жууж яах нь их чухал юм байна л да. Бүлээн усаар нүрээ угаана гэдэг чинь өөрөө чухал юм байна л шүү. Тэгээд өнөөдрийн хичээл дээр нэмээд энэ дээр бол ороогүй нэг одоо нэмэлт мэдээллийг та бүхэнд хүргэж байна. За бид нэр ингээд тагаасаа авангууд ингээд урд талны юм хөөсөрчин. За энийг яагаад гэж нэхэр нөгөө гэл маань агаарт ингээд эсэлтгэхээр хөөсрöd байгаа шүү дээ тий. За тэрнээс шалтгаалж бол хөөсөрч байна гэж ойлгож болно. За бид нэр өглөө оройгүй тий одоо энэ үнийгээ хэрэглэн гэсэн үг байгаа. Цэвэрлэн гэсэн үг, нүрээ цэвэрлэн. За step 1 бол энэ ахан тий. Step 2 нь бол манай гужуудагч. Step 3 нь болохоор одоо нүрээ угаад гуж усны дараагаар арчилгаа руугаа ороход одоо витамин С, глутатионы серум цацлаа, дараа нь recovery serum төрхтэй. За тэгээд Sika intensive cream гээд за тосоод эхлэхэн тосыг төрхлээ. Энэ бол шөнийн арчилгаа, энэ хүртэл дээр нь одоо өдөр бид нар бол нарныхаа тосыг төрхлээ. Цагийн дараалал явж байгаад нарныхаа тосыг төрхлээ, BB крем төрхлээ тий. 7 сэтийг бол ингэж арчилна. 7 сэтнээс гадна ахаад нэмэлтээр одоо бид нар та бүхэнд манай Queen Essence Ampoule байдаг тий. Queen Essence Ampoule-ыг бас бид нэр ингээ хамтд нь хэрэгжилж өгвөл их зүгээр байгаа. Тэгээд Queen Essence Ampoule-д байгаа учраас ер нь бол ахин ийм нэмж Queen Essence Ampoule-д байгаа одоо 5X байгаа одоо самбон буюу орц найрлагыг бол давхар тусад нь бол оруулаагүй. Тэгэхээр энэ 7 цувралыг ахад мулцсан самплтайгаа бид нэр хослуулж хэрэглэх юм бол бүр илүү гахалтай үр дүнг үзэх боломжтой байгаа. За үүгээр маш богинохон тий маш товчхон клинсэн пумын талаарх ойлголтыг хүргэж байна. За PPT-н дээр одоо танилцуулгууд бол нэг иймэрхүү танилцуулгууд явдیں۔ За тэгэхээр товчхон танилцуулга учраас ямар ч гэсэн PPT-г энэ хоёр адилхан угуулга гарч байгаа. За тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Жема дээр та бүхний зорьсон бүх мөрөөдөлтөнд жамаагаар дамжиж биелэх болтугай, санхүүгийн хүчинд хүрэх болтугай, эрүүл байх болтугай, үр хүүхдүүдтэйгээ аз жаргалтай амьдрах болтугай, юу сансан 9 сайхан хүсэл нь өрөвлж бүтэх болтугай. Тэгээд Jema Miracle TV-тэй хамт байгаа дандаа шинэ мэдээллийг авч өөрийгөө хөгжүүлдэг, өөрийгөө цэнгэлдэг бүх хайртай сонсогч нартаа баярлалаа. Тэгээд удахгүй бас энэ нэрийг би бас өөрчлөгч байгаа. За ингээд дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай бүгдэнд нь амжилт хүсье. Хайртай шүү.